Монгол улсын засгийн газар, уул уурхай хүнд үйлдвэрийн яам, зам тээвэр хөгжлийн яам, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани, 5 толгой төмөр зам компани, Bod International компани. Монгол улсын засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогцэцэг, Баянговь, Хамбог цумын нутагт байрлах 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын цогцлбор төслийг 2020 онд эхлүүлж, чанарын өндөр түвшинд байрж байгуулан 2023 онд бүрэн ашиглалтанд оруулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. 5 толгой гашуун сухай төмөр замын төслийн 5 дугаар багц буюу хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэх ажлын хүрээнд Америк нэгдсэн улсын Progress Railway Caterpillar компаниас SD70 ACE LW загварын 16 зүтгүүр Монгол улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч тээвэрлэлтэд нэвтрүүлээд байна. Дэлхийн зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Progress Rail компани энэ төрлийн зүтгүүр нь олон улсын нийт 13 оронд 6500 орчим тоо хэмжээгээр нийлүүлэгдэн ашиглагдаж байна. Техник, технологи хөгжиж улам боломжсонгуй болж байгаа нь бол бид бүхний үйл ажиллагаанд болоод Монгол улсад маш их үр өгөөж авчрах бахаа гэж миний хувьд бодож байна. За энэ зүтгүүр Монгол улсад ашиглагдсанаар Монгол улсын зүтгүүрийн аж ахуй салбар бол цаашид дэлхийн дэвшилтэт технологиг ашиглах ийм анхны суурь болж гэж үзэж байгаа. SD70 ACE LW загварын зүтгүүрийн давуу тал. Өндөр даацын төмөр замын салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй бөгөөд инновац шингээсэн радиал тэрэгцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явх ангийн бүтээц юм. Ухаалаг удирдлагын системээр зүтгүүрийн ажиллагааг хянаснаар гал тэрэгний хөдөлгөөн зүтгүүрийн найдвартай ажиллагааг бүрэн хангах давуу талтай. Мөн AAR стандарт шаардлага хангасан зүтгүүр нь засварын бааз харьцангуй бага шаарддаг. Найдвар жилт өндөр, ашиглалтын зардал бага байхаас гадна төлөвлөгөө засвар хоорондын хугацаа 6 сар байдгаараа онцлогтой юм. Олон улсын хүрээлэн буй орчны EU Stage 3 төвшний шаардлагыг хангасан зүтгүүр юм. Монгол улсын MNS 6039 гэсэн одоо ичид тэрэг техникийн ерөнхий шаардлагатай стандартын шаардлагад 100% хангасан. Манай энэ 5 толгой төмөр замын одоо тээзүүд заасан 10,000 тонн жинтэй галтрыг бол одоо 2 нэгжээрээ бол одоо чөлөөтэй татаад явах хэмжээний ийм өндөр хүчин чадалтай ийм одоо орчин үеийн хамгийн сүүлийн одоо ийм ичид тэрэг байгаа. Энэ зүтгүүрийн маань гол онцлог гэвэл нэлээд байгаль орчны экологийн хорттой ялгаруулах хэмжээ нь бол хамгийн бага. 365 хоногийн 363 хоногт зүтгүүрийг зэхихээс бусад үед бүрэн ашиглах боломжтой. Дахиад Progress Rail компани маань бол дэлхийн зүтгүүрийн үйлдвэрлэлээр бол тэргүүлэгч нэм компани байгаа юм аа. Нийтдээ энэ SD70 зүтгүүрийг нийт 13 улсад бол нийлүүлсэн байгаа. Нийт 6500 орчим энэ төрлийн зүтгүүр дэлхийд дахинаа нийлүүлэгдсэн байгаа. Service we can provide here at this time for this mining operation and any other operation that we can provide locomotives for and power for. And we plan to give the product as it performs over the years, and we look forward to more business here in Mongolia and other regions around this area. Зам тээврийн яам, тэгээд Монгол улсын засгийн газар, Эрдэнэс 5 толгой компани, ингээд Bod International компани гэдэг энэ компаниудаа баярлсан талархсан илэрхийлье. Монгол орны говь хээрийн байгаль, загварын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай хамгийн орчин үеийн инновац технологийн шийдлийг шингээсэн SD70 ACE LW загварын орчин цагийн элчит тэрэг инхүү Монгол улсад ашиглагдаж эхэллээ. Монгол улсын төмөр замын салбарт шинэ стандартыг тогтоож, технологийн хувьсгал хийсэн орчин цагийн шинэ үеийн зүтгүүрүүд Монгол улсын эдийн засаг, улс орны хөгжил дэвшилд өндөр хувь нэмэр оруулахаар аяллаа эхлүүллээ. Шинэ стандарт, орчин цагийн шинэ үеийн зүтгүүр, хөгжлийн судас, төмөр зам.